Альберт Фиш бол ямар ч эрүүл хүний ухаан санаанд багтамгүй гаж өгүүлдлүүдийн цуглуулга билээ. Үүнийг нэг л зүйлээр тайлбарлаж болно. Тэрбээр гажиг. Энэ үгч хамгийн зөөлөн тодорхойлолт болох байх. Альберт 1870 онд Америкт энгийн боловч чамлахааргүй хөрөнгөтэй Хэмилтоны гэр бүлд мэндэлжээ. Гэхдээ тэдний гэр бүлийнхний дийлэнх нь сэтгцийн эмгэгтэй байсан нь хожим түүний ухаан санаа эмгэгтэй болоход эрхэхгүй нөлөөлсөн гэдэг. Тэрбээр өсвөр бага насаа гэгэн Жоны нэрэмжит сургуульд өнгөрөв. Тэнд Фиш анхудаа зодуураас таашаал авч эхэлжээ. Энэхүү таашаал нь өөрөө зодуулах юм уу, бусдын зодуулахыг хараад төрдөг байв. Насанд хүрээд Нью-Йорк хотод ирмэгцээ овгоо Альберт болгож солив. Сургуулийн хүүхдүүд түүнийг байнга Хэмилтон нэрээр нь шоглодгоос энэ нэрийг үзэн ядах болсон байна. Удалгүй Фиш гэрлэж 6 хүүхэдтэй болжээ. Альберт зарим талаар гажигч гэсэн халамжтай эцэг байв. Жишээ нь нэг удаа тэрбээр ямар ч учир шалтгаангүйгээр гар руугаа том хадаас шааж байв. 1903 онд Фиш ажиллаж байсан дэлгүүрээ тоноод анх удаа баривчлагджээ. Энэ хэргийнхээ төлөө тэрбээр Синг-Синг шоронд 2 жил хоригдов. Хожим энэхүү газарт таалал төгссөн. 1924 оны 7 дугаар сарын 14-нд 8 настай Фрэнсис Макдоннелл гэгч хүү алга болжээ. Найз хүүхдүүдийнх нь хэлснээр хүү буурал сахалтай, туранхай, тийм ч залуу биш эрэгтэй хүнтэй хамт тоглоомын талбай руу явсан байв. Үд дундын үед хүүг ойролцоох ойгоос олжээ. Түүний хоолойг тэлээгэр нь боомлоод хэрцгийгээр зодсон зодуурын уул мөр үлдсэн байна. Цагдаа нар саарл хүн тодтголтой дунд насны туранхай эрэгтэй хүний эрэлд гарчээ. Харамсалтай нь мөрдлөг эхэндээ буруу замаар яваад өгч. Магадгүй 20-од оны үед ийм төрлийн хэрэг ховор гардаг байсантай холбоотой байх. 1925 оны үед хэрэг бүр мухардалд оржээ. 1927 оны 2 дугаар сарын 11-ний өдөр дахин нэг хүүхэд алга болов. 4 настай Билли Гафни гэгч хүүг алга болох үед хамт байсан цорын ганц гэрч нь 3 настай бас Билли нэртэй хүү байлаа. Бяцхан хүү Гафнийг хулгайлсан хүнийг дүрсэлж хэлснээр уг эрхэм огт айхааргүй харин ч сонирхолтой найрсаг хүн байв. Өтгөн үстэй туранхай өвгөн буурал сахлаа илж үзхийг хүртэл зөвшөөрчээ. Биллийн цогцсыг олсонгүй. Магадгүй орчин үеийн мөрдөгчд 2 хэрэг адил төстэй гэдгийг дор нь баталчих байсан байх. Гэвч тухайн үеийн цагдаа нарт тийм хэргийн туршлага хомс байсан. Эцэст нь хэрэг тайлагдaltaгүй үлдэв. 1925 оны 7 дугаар сарын 3-нд өөрөөр хэлбэл яг жилийн дараа нилээд шууган тарьсан хэрэг гарав. Үнэн дээр өмнөх хэрэгээс ялгаатай зүйл нилээд байжээ. 17 настай Эдвард Баад гэгч хүү сонинд ажил хайж яваад зар өгчээ. Зарын дагуу өөрийгөө Фрэнк Говард гэж нэрлсэн буурал сахалтай туранхай өвгөн ирэв. Тэрбээр Баадын гэрт ирж өрхийн тэргүүлэгчид таатай сэтгэл төрүүлж чаджээ. Говард ээлдэг, найрсаг зантай, хүүхдэд хайртай, өгөөмөр, мөн нямбай хүн байв. Сүүлчийн удаа Говард Баадын дэрэгтээ октийнх нь нэг 10 настай Грейстэй танилцжээ. Өвгөн өөрийгөө олон хүүхэд цугласан баярт явах гэж байгаа охиныг дагуулж явж болох эсхийг асуужээ. Эхлээд эцэг эх нь эргэлзэж байснаа охиноо ганц удаач болов баярлаг гэж бодоод зөвшөөрчээ. Ингээд амьдралдаа хамгийн том алдаа гаргасан юм. Бяцхан охин энэ өдрөөс хойш эцэг эхээ дахин хизээж харсангүй. Цагдаа нар харснах ёстой 2 хоногийг хүлээсэнгүй эрлээ эхэлжээ. Мөрдлөгийн эхнээс л Говард нэртэй хүн огт байгаагүй гэдэг нь илт байв. Эрэл хайгуул сар хэрдээ үргэлжилсэн бөгөөд ямар ч үр дүнд хүрээгүй тул зогсжээ. Грейс Баадын цогц олдсонгүй түүнийг үгсэн хэмээн таамаглаж хэргийг хаасан байна. Магадгүй бүх зүйл ингээд төгсч болох байлаа. Гэвч Фиш өөрийгөө илчлэх алхам хийжээ. Солио өвчнөд дийлдэн Грейсийг хулгайлснаас бараг 10 жилийн дараа охины эцэг эхэд загтал илгээв. Хэрэгтэн ямар аимшигтэй хүн байсныг доорх захианаас мэдэж болно. Эрхэм хүндэт хадагтай Баад. 1894 онд миний нэг найз усан цэрэг Ахмад Жон Дэвисийн удирдлагадор Такомо хөлөг онгоцоор далайд гарсан билээ. Уг онгоц Сан Францискогоос Гонконг, Хятад хүртэл аялсан. Хятадд очиод найз маань өөр 2 усан цэргийн хамт иргэдээр бууж баахан аригтжээ. Харин тэдний эргээд зогсоол дээр ирэхэд хөлөг онгоц аль хэдийн далайд гарчихсан байж. Тухайн үед Хятадд үлсгэлэн болж байв. Ямар ч төрлийн мах 1 фунт нь 1-3 ам доллар хүрч байж, ядуучууд хамгийн их хохирч байв. Тэд 12 хүртэлх насны хүүхдүүдэд зардаг байлаа. Охин хүү аль нь ч вэ гудамжинд явхад хулгайлагдах аюултай. Та тэнд дурын гуанзар ороод бивчтэйх захиалвал хүүхдийн махаар хийсэн хоол хийгээд л өгнө. Ялангуяа хүүхдийн өвзөгний мах их амттай, өндөр үнд хүрдэг байв. Тэнд саатахулсан найз маань хүний махны амтанд оржээ.
Нью-Йоркод буцаж ирээд 7-11 настай хоёр хүүг хулгайлав. Тэр тэднийг хотоос зайдуу орших гэрийнхээ угаалгын өрөөнд хүлээтэй байлгаж, өдөрт хэдэн удаа өгзөг рүү суран бүсээр ороолгож, махыг амттай шүүслэг болгодог байж. Тэрбээр эхлээд биеэр том мах ихтэй 10 настай жаал хүүг алав. Толгооноос бусад бүх хэрэгтнийг салгасан бөгөөд өгзгийн 100-нд шарж, бусад махыг чанаж, шарж болгожээ. 7 настай хүүд чи ийм л төгсгөл ирсэн. Тэр үед би баруун гудамжны 409 дугаар байшинд амьдардаг байв. Найз маань цаг үргэлж хүний махыг амттай тухай ярьдаг байсан тул би өөрийн биеэр үзэхээр шийдсэн. 1928 оны 7 дугаар сарын 3-нд зүүн дүүргийн 406 дугаар байранд танайд сагстайг үзээлзэг нь авч ятсан билээ. Бид хамтдаа хооллох үед гэрээс миний өвөр дээр суугаад намайг үнсэж байсан. Би түүнийг идэхээр шийдсэн. Тэгээд түүнийг баярт авч явахыг та нараас гуйсан. Би түүнийг урднд бэлтгэсэн байсан Винчестер дэх хоосон байшинд дагуулж очсон. Байшинд очиод охиныг гадаа тоглож явахыг гуйсан. Би дээш гарч бүх хувцсаа тайлаад түүнийг дуудсан. Учир нь бодсноо хэрэгжүүлж эхлэхэд түүний цус хувцсыг минь бохирдуулахаас сэргийлсэн хэрэг. Охиныг орж ирэх хүртэл би угаалгын өрөөнд нуугдж байлаа. Тэр намайг нүцгэн байхыг хараад хашгирч зүхтахыг оролдсон. Түүнийг барьж явах үед хоолой мэдэн орилж ээждээ хэлнэ гэж байсан. Эхлээд би түүнийг нүцгэлв. Тэр хөл гараараа савчиж хазах гэж оролдож байсан. Би түүний хоолойг боосныхоо дараа зөөлөн махнаас нь хэсэгчлэн огтолж авсан. Түүний бяцхан өгзгний мах ямар амттай байсан гэж. Охины махыг бүрэн идэж дуусгахад надад 9 өдөр шаардагдсан. Би түүнтэй бэлгийн харилцаанд ороогүй. Хэрэг хүссэн бол болох л байсан. Тэр охин чигээрээ нас барсан. Охины эцэг эхэн зочирдолд оров. Гэхдээ тэд загталд бичсэн зүйлд итгэсэнгүй. Зарим зүйлийн талаар ойлгомжгүй бичсэн байв. Фиш амьдралдаа тохиолдсон уулзаж учирч явсан хүмүүсийн талаар бүдэг бодог сандаг байв. Эцэст нь баадын гэр бүлийнхэн үүнийг ямар нэгэн хүний тоглоом байх гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ хэргийг хүлээж авсан мөрдөгч Уильям Кинг өөр бодолтой байв. Тэрээр мөрдөх ажлаа эрчимтэй явуулсан бөгөөд хэргийг тал талаас нь шинжилж үзжээ. Хэрэгтэн санамсаргүй тохиолдлоор цагдаа нарын гарт орж ирэв. Кинг түүнийг дэгэндээ оруулж чаджээ. Баримтлах үед Фиш эсэргүүцэл үзүүлж мөрдөгч рүү хутга барин дайрсан нь түүний ялыг улам нэмэгдүүлв. Альберт Фишийг баривчлаад бага насны хүүхдийг садар самуунд уруу датсан 100 гаруй хэрэгт буруутгажээ. Харин Фишийн өөрийнх нь мэдүүлснээр бол энэ тоо 400 давсан гэжээ. Үүгээрээ тэр галзуу солиотой гэдгийг харуулахыг хүссэн байх. Альберт Фишийн гарт хөнөөгдсөн хүүхдийн нарийн тоо нь 7-оос 15 байдаг байна. Мөн түүнчлэн Фиш бяцхан хүү Билли Габныг яасан тухайгаа шүүхэд тодорхой ярьж өгчээ. Би түүний хацар хэл найлзуурхаг огтолж сайн гэгч нь угаасан. Дараа нь савнд хийгээд захилгаан зуухан дээр чанаж болгосон. Тэрний дараа 4 ширхэг сонгиноор амталж шарсан. Мах болоод ирэх үед дээрээс нь ус хийж шүүслэг болгосон. Харахад ямар амттай байсан гэж. Би түүний амтны тал хувьд нь ч хүрэх засагт хэрүүл идэж байгаагүй. Бүх махыг 4 хоногийн дотор идэж дуусгасан. Хүүгийн бяцхан хэл гойд амттай байсан. Харин найлзуурхааг нь зажилж дийлээгүй тул хайсан гэж. Эмнэлгийн шинжилгээ хийх үед Фишийн цав орчмоос өөрийнх нь шигтгсэн 27 ширхэг зүү олжээ. Нэгэн удаа Альберт шашин тэгэхэд тавцсан уу? Эсвэл солио өвчин нь хөдөлсөн нөлөөлсөн үү? Уулын орой дээр гарч гараа алдлан зогсоод "Би Иесус, хүмүүсээ хараарай. Би Иесус" хэмээн орилж байж. Түүний хэлснээр тэр заримдаа өөрийгөө ташуураар ороолгож, шатааж, цээж, толгой, хөл, гараа модоор нүддэг. Дээр өгүүлсэн бүхнийг үл харгалзсан Альберт Фишийг захилгаан сандалд суулгаж цаазлах шүүхийн шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ч захилгаан сандалд суух нь түүний хувьд хөгжилтэй санагдаж байгаагаа Фиш мэдэгдсэн байна. 1936 оны 1-р сарын 16-ны өдрийн үүрээр Синг-Синг шоронгийн хамгийн хөгшин, магадгүй хамгийн аимшигтай жигшмээр хоригдол цаазлуулжээ. Эцэст нь хэлэхэд эцэг эхчүүд минь хүүхдүүдэд ганцаарнг нь үлдээхээс зайлсхийж танихгүй хүнтэй ярих, тоглох, дагаж явахгүй байхыг сайн хэлж өгөөрэй. Бага насны хүүхдийг орой өдөж гадаа тоглуулахгүй, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг байх хэрэгтэй. Гэнэн итгэмтгий бяцхан үс минь гэмт хэргийн золиос болох учиргүй.